Hey guys. Би одоо имчилгээ 2 дахь удаа хийж байна. Яг имчилгээ заяа 2 дахь удаа яах чи fuck гэж ягаад тэр юу гэхлээр за би тийшээ харж ил л та зогсоог байна уу харж байна. За яа тэрийг бид юу ярьдаг бол. За би энэ нэг сард амар олон бичлэг хийж бодож ирсэн. Баг 7 хоног бүр заавал нэг бичлэг пост хийж бодож ирсэн. Даанч миний амар залхуу хөрсөн. Тэгээд жоохон тийм эморсон гэж хийж болно л та. Тийм. За юу гэхлээр яг би тийшээ гараад байгаа хэрэг ингээд өөрөө утасны дэлгэж одоо би ч тол тавьдаг байхгүй юу? Тол тавьж гэж өөрөө ямар гарч ийн гэдэг. Одоо ингээд би ингээд технологи мэдрээд те ингээд утасаа компьютер толцсон. Тэгээд одоо ингээд миний компьютер дээр би ингээд гарч иж байгаа байхгүй юу? Тэгээд тийшээ хармаар байдаг. Тэгсэн мэтлээ би ингээд камер хармаар байдаг. Тийм за яах вэ? Тэр ч яах вэ? За энэ бичлэг. За би бол facts about Maki заяа. Maki-ийн талаар фактууд. Гэтэ би амар гоё ойлгох гэж хичээж заяа. За энэ ихний анги дээр би юу гэхлээр Maki айдас. Би бол маш их олон юм сайдаг. Би бол зөв жирийн хүмүүстэй айдмаас бас сайдаг. Би л амар олон юм сайдаг. Би сүнснээ сайдаг. Би тэр Япон сүнс, Солонгос сүнс, Энэтхэг сүнс, Африк сүнс бүгднгээс найдаг. Тэгээд гэрт харангууд ийм дуурал би маш их яадаг. Найзуудтайгаа бас амар олон сүнсний талаар баах юм болж ирсэн. Тэгээд надад нэг 6 ширхэг нэг амар миний хувьд хамгийн амар хаад дарсан зүйл мэд айцууд бичнэ. Та нарын хувьд айцаж магадгүй, хүчээж магадгүй хэмэтгэв. За эхнийх нь. Би эхнийх нь яагаад ийм амар болсныг мэдэхгүй байна. Яаж болж байгааг ийм амар болсныг ч мэдэхгүй байна заяа. Юу гэхээр хичээлээ таслах юм уу хоцрох. Би заяа дунд сургуульдаа амар тасалдаг байсан. Айл болох би таслахыг хичээдэг байсан. Ягаад гэвэл би тэр хараал хэцээ газар байхыг хүсдэг байсан учраас. За ахлах сургуульд яг миний таслах багсан. Ягаад тэргүй яг тэнцээдээ. Миний best friend Согоо Сарнай дээр байдаг гэсэн учраас би таслах тийм амар дуртай байгаагүй. Тэг яг бас таслах байсан л та. Тийм. Их сургуульд ороод яг нэгдүгээр курсынхаа нэгдүгээр семестр нэг ганц 2 удаа таслсан юм байна. Тийм. Тэгэл болоо. Нэгдүгээр курсынхаа 2 дугаар семестрээс эхлээд 3 дугаар курсын 1-р семестр хүртэл би нэгч удаа таслаагүй бас хоцроогүй. Тэгээд одоо ингэж бодоод үзэхэд ягаад ч юм таслах хоцрох нь миний хувьд бүр амар тийм чухал бүр ингэж аим шиг юм бүр тийм хар дасан зүуд мэд санагддаг. Одоо зүудэлж мөдлөнгүүд ингэж хичээлээс хосцчлаа тасалчлаа гэхээр ягаад ч юм зүрх ингэж ягаад болдог бүр ингэж яагаад би мэдэхгүй. Дандаа би лекцэндээ суугаад таахшаа яриараа гэж суудаггүй байсан л та. Ягаад тэрэг гэвэл би зарим үед чинь ядар штэ. Жохон нойр хөрнө, жохон цалхуу хөрнө. Тэгэхээр би хичээлээ тасалдаг. Хичээлээ хоцордоггүй. Би хамгийн хойд суугаад тэгээ нэг жохон уцмц орлоо дараад нэг багшаа сонсчод тэгээ тиймэрхүү. Тэгсээс бол би яг ингэж тасалж байгаагүй. Яа хоцорч байсан юм нэг жохон заяа. Гэхдээ тэр үед багшч байдгаас хоцорсон үед. За ингэж байгаа юм. Ингээд миний ихний айдас матер хичээл таслах юм уу хоцрох. Яагаад гэвэл мэдгүй. Гэхдээ миний хаад дарсан зүйл бол хичээлээс таслах гэсэн хоцрох. Би тийм амар хичээл дурлаа ингээд амар онцгораад. Гэтэл би бүр амар тэр nerd биш зөө. Гэхдээ ялтчихгүй. Та нарыг анзаарсан миний энэ дунд хуруу яацаа. Хумс нуурцсан. Shit. Хоёр дахь нь бол миний гинэ. Миний багийн найзууд мэднэ. Би зүгийнээс айдаг. Амтангийн үед би зүгийнээс айдаг. Нохоноос айхгүй, муурнаас айхгүй. Тийм ягаад ч юм зүгий бол миний амьдралын хамгийн тийм ингээд 100 ялангуяа 100 би ингээд яг тэр чимээ заа. Ингээд зүг сууж байхад нэг бүр ми шижиг хүрдгүү би зүгээр бүр ингээд хатгуулах сайн мөрөд би хизээч амьдралдаа зүгийг хатгуулж байгаагүй тэр өвчнийн ч мэдж байгаагүй. Гэхдээ хүмүүсийн яриагаар амар өвддөг гэсэн тэрнээс болсон юм мэдхгүй байна. Гэхдээ би бахар багасаа эхлэх тэр гэдэг юм бүр дөрмөд дургу. Үнэхээр please бүргээд тэгээд миний өрөөнд зүгийн хитэд орж ирсэн. Манайш баярлчихсан яг тэр зүгийг гэртэж орохоор нь баяжна гэсэн юм байдаг. Тэгээд Маки уусаад баяжих юм чинь зүгийг чи орж ирэх шаардлагагүй шүү дээ. Гэтэ тэгээд би зүгийг аалж чаддгүй. Яг тэр зүгээр тэгээд зүгийд байгаа орон зайд би байд гэдэг нь миний хувьд бол тэ жинкнээсээ хар дарсан зөвхөн бүр ингээд харангууд нэг том жижиг нэг юм гэлэн урдаас нисгэх ингээд тэ бүр ингээд мэдгүй ингээд амар зүгий бол бүр аим шинцээрээ одоо ингээд би зүгийг бүр ойрхоноос авсан зураг байдаг болоо бас амар харагддаг байсан. Би яг энэ танаа яг энэ зүгийний аим шиг ойрхон царайг танаа гуглээс хайж байгаа. Fuck.
Мэдхгүй бол зүгнээс айдаг. Тийм болохоор please зүгийг надаас хол байлгаарай. Би бүр ямар ч байдал ямар ч ингээл амар кул байж тээ. Дэлхийн зүгээр ингээл иймэрхүүл байдалтай. За одоо энэ бол миний бас нэг талаасаа нэг хар дарсан зүуд би хэдгээр анги чимдээ баг 3 дугаар 2 дугаар ч юм уу 1 дугаар ч юм ангиас хойш ерөөсөө тэр нэг явдлаас хойш би нэг юмд хүрхээ болсон. Юу вэ гэхээр яг одоо би хуржилэн л та гэхдээ хэлээ. Наалтан бат. Би энэ жижигхэн цавнаас айдаг. Гэт бигээ сая ингээд хумсрал хуурах гэдсэн байхгүй бас энэ чи. Тэгээд ингээд наалтан батар наах гад. Тэгээд ингээд бүр баг би чинь хэдгээр ангисэн санахгүй байна. За 2 дугаар анги бодчих зөө. 2 дугаар ангид би нэг явдал болж ирсэн дээ. Тэрнээс хойш би наалтан бат нэг ч хүрж байгаагүй. Тэгээд сая л энэ хумсаа наахын тулд наалтан батанд хүрсэн. Гэтэ ингээд бүр наахын тулд би бүр нэр амар яг үнэхээр тийм том тэг ингээд сэтгэлийн төвчээ надаас амар шаардаг. За ингэж байгаа заяа. Энэ жижигхэн юм бол миний амьдралд их нөлөөлсөн. Юу гэхээр миний би надад зөндөө тийм надад өөрт минь таалагддаггүй миний биенээс нэг юмуд байдаг л та. Тэг ялангуяа ингэ дөөргөн бүдүүнд дургу. Тэг заримдаа нөгөө нэг би хумсандаач дургу. Гэхдээ миний ганц тэг ингэ өөртөө таалагддаг надад ингэ үнэхээр гой санагддаг юм миний царай заяа. Тэг намаа ингэ битэн өөртөө амар би надад үнэхээр миний царай минь таалагддаг. Тэгээд энэ муу наалтан пад миний царай яг баллах шахсан. За бүр 2 дугаар ингэ тавья заяа. Би жоохон байхдаа ингээд гэртээ хөрх юм ингээд хайчлаад ингээд охтуудын хувцлах туртаас аахгүй юу. Надад тийм манай анги хүмүүс ингээд амар гоо тоглоом байхад надад байдгүй байсан. Тэгэхээр ингээд би яадаг гэсэн нэг охин зурч чалбаа охин зурчаад тэгээд нэг юм бахан хувцснууд ингээд цаасан дээр зураад тэдрээсээ хайчлаа тэгээд ингээд хувц салаад ингээд хийдгээс аахгүй юу. Тэгээд гээд гоо нэг хувцаагаа наамаар санагдваа. Тэр үед надад цав байдаггүй. Тийм тэгээд юу гэлээ гэсэн чинь аавын хайрцагын доктор ингээд бөөн энэ цав байхгүй юу? Супер глу. Тэгээд би энийг онгоолголоо. Тэгээд би ингээд шахсан байхгүй юу? Тэгсэн чинь боолч өгдөггүй. Ингээд хатчихтэй шүү дээ урталт. Тэгээд би жоохон ингээд яг болохгүй наа ингээд шахаад байсан. Тэнийг юм шиг зөө. Би бүр амар өөрөө тэнэг би бүр үнэхээр новшин тэнэг. Ягаад гэвэл би бүр нэг дахиад шаягаад байна. За энийг цав гэж бодчих заяа. Ингээд нэг урталт ингээд бүр онгоолгочод ингээд яагаад болохгүй нэгэд пүн гэж яагаад энэ пүн гэж үсрээд наалтан пад миний нүүрний яг нүд рүү орох шахсагт ороогүй ингээд наалтан пад болцсон. Би бүр амар уйлсан тэр үед тэгээ ээж маань хүртэл амар сандарсан, гяс угаасан. Гэхдээ ингээд миний наалтан пад ингээд аль дээр ингээд амар хурдатдаг шүү дээ новшин юм чинь. Тэгээд ингээд яг энэ ч ингээд бүр амар болсон ингээ хатцсан дээр нэг гачин ингээ улаагаад ингээ бүр ингээ миний нүур ингэсэн. Одоо ингээ та нар сайн миний нүдийг ингээ анзаарвал миний нэг нүдний тухайг ялах бас байхгүй юу гэсэн чинь одоо бол ингээ сайн ингээ нүд харуул жоох нэг давхар юм жоо тийм уунчсан. Тэгээ дотор юм 2 давхар нэг нь юм яг ингээ гой төөсөө нэг давхар нөгөөх нь тийм 2 давхар. Тэгээд тэр цавууг миний яг ингээ давхааны хаваар бейс юм шиг байна. Тэгээд тэрнээсээ болж миний нүдний тэм структур өөрчлөгдөд яг энэ ч нэг 2 дахь нугтаас гарч ирээ. Тэгээд ингээ та нар сайн юу н харуул миний нүд юм жижиг том юм сарагддаг заяа. Гэтэ яг тийм нүдтэй биш тэ. Гэтэ за тухайн үед миний хувьд бүр амар юм болсон. Тухайд би бүр миний бүр үнэхээр ингээд би бүр амар өдөр шөнөжөө үйлсэн. Тэгээд маргааш нь хичээлдээ явхаасаа бүр үнэхээр айсан. Үнэхээр ямааргүй байсан. Гэтэ ээж намайг хүчээр явуулсан. Тэгээд ингээд би ингээд нүлмстэй ингээд хичээлдээ явж байгаа байхгүй юу бүр ингээд хэл явцсан зөө. Тэгээд ээж ингээд намайг юунд ангир оруулсан. Миний охин зүгээр л хараад хичээлдээ суугаад. Тэгээд би бүр ингээд дайвраад миний хувьд бүр аим шиг юм. Тэгээд би ингээд лүйлэл ингээд тэгээд хүүхдэд маки яасан инээ тэрэ гэсэн би бүр хүмүүст ингээд бүр ингээд яасан ингэх юм бүр уйлмаар санагддаг шүү дээ. Би бүр уйлсаа тэс чи менежмент яг ингээд намайг анги руу оруулж өгчөөд яг хэд алхасны дараа би амар уйлсан юм шиг. Тэнгүү манай бүр ууралж орж ирээд хой маки зөөлхөө байл гэдэг. Манай амар ууралцсан байсан. Би тэр амар тэсэт. Тухай тэгээд нэг амар юм болоо. Тэгээд яг хуу тэр өдрийг ямар нэгэн байдлаар өнгөрөөсөн юм уу яалаа. Манай бутад гэрлэн намаа явчлаа. Сандгүй шүү. Нэрээ буцаагаад ирсэн болоо. Гэтэ мэдгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар тэр өдрийг өнгөрөөсөн. Гэтэ тэр миний амьдралын хамгийн том айдас би 2 дугаар ангид нэг юм уу 3-ээс 3 дахь анги хоорондсон. Би яг 8 бага ангид байсан. Тэгээ одоо хүртэл энийг ингээд амар сайн яг ингээд тухай нэг 3 хэдэн охтууд орж ирээд яг тэр ангины өнгөд би амар санаж байгаа. Хамгийн гол тэр айдсаа би бүр амар сайн санаж байна. Энэ хараад ийдсэн юмний
нүүрлөө үсрээд тэгээд тэрнээс хойш би ингээд амираадаг. Тэгээд дахиж хизэж хүрээгүй сая л хүрсэн. Хумсныгын төлөө дараа нь дахиж хүрэхгүй одоо. Одоо би бас нэг одоо би та нар шүү гоё влогер хуу юм авч явъя заяа байж байгаа. Одоо байж. Энийг аваад влог маркет. За. Одоо миний айд заяа. Энэ бол хамгийн амар айц байж байгаа юм. Харин энэ мэлхий заяа. Энэ бол манай ээжийн ингээд амар туртай мэлхий байхгүй юу? Манай ингээд тэгээ бэлэг энэ түлээ амарлаа гэдэг. Би энэ мэлхийнээс амар айдаг. За одоо ингээд та нар сайн харуулъя. За. Саний мэлхнээс би амар айдаг. Нэгдүгээр яг хуу тэр бол манай ээж намайг жоохон аваад энэ бол мөнгө дууддаг. Энэ бол манай эд баялагын гоё мэлхий байхгүй юу? Тэгээд манай тухайд манай ээж намайг хүрээд идлээд хайцаас айсан юм шиг байгаа юм. Тийм болохоор ингээд хүн энэ мэлхийнд хүрвэл амилдаг гэд ээж нь хэлцэхгүй юу? Тэгээд тэрнээс хойш би үнэхээр итгэдэг заяа тийм амилна гэд. Тэгээд жоохон бахтай бүр нэг ч хүрж байгаагүй. Нэг удаа манай нөгөө ах маань ингээл тоглоомоор хурж мөр зохицсон чи би тухайд нөө бити би танаас олж өгөхгүй шүү. Би ээжээс айсан биш заяа. Би тэр мэлхнээс үнэхээр айсан. Ягаад тэр үнэхээр тэр мэлхий намайг ингээд амлаад тэг ингээд намайг чээ надад хүрлээ. Гэт идчих юм санагдтал та. Тэгээд тэр одоо ингээд би мэдж байгаа л та. Одоо энэ мэлхий үнэхээр ингээд амлахгүй гэдгийг ихтэй ингээд тухайн үеийн ингээд тийм хитрхийн миний хувьд амар тийм айц болсондоо болоод би одоо хүртэл ингээд яг амилгүй мэдсэн мөртлөө хүрч чаддгүй. Одоо хүртэл би тэр мэлхийд хүрч чаддаг. Яг тэр ингээд цаанаас ингээд хүрэхээр нэг хамаг би ингээд арцаагаар амар ингээд айц төрдөг. Тэгээд ээж баярлаа. Танаас болж би мэлхийд хүрч чаддаг. Тэр үнэхээр ингэж байгаа юм. Тэгээд менежмент за миний оройтой нүуник тэр аманд нь байгаа тэр зоосыг ин аваад цааш нь харуулдаг хгүй юу. Тэгээд дараа нь өдөртөө ингэ тэрийг зүгээд аманд нь өнгөлөө ингээ наашаа харуулдаг юм. Тэгээд нэг удаа манай ээж миний охин тэгээд ингээ дараа хаяачгаа ээж нь унтлаа гэхгүй юу. Би тэр үед үнэхээр би бүргээд нэг ганц юм ингээ зоосыг аваад хажуу тийшээ ирвэл том болсон байсан шүү дээ. Том болсон 16 настай л байсан. Бүр ингээ бүр хамаг сэтгэл бие ингээд бэлдэж байгаа байхгүй. За маки сайн сонс намайг. Энэ амлахгүй. Тэгэл яг тухайд яг үнэхээр ингээд доосон аваад хашиг таарсан. Тэгтээгээд тэрнээс хойш ингээд нэр миний бүр хамаг нүр цайрсан байсан гэж боддоо. Бүр одоо бодгоос бүр амар. Одоо би хүрч чаддгүй. Тэ. За ингээд дараа чи ингээд миний айдсан маань бол ингээд би ингээд дүнгээс айдаг гэж байна. Тэгээд муу ахаас амар айдаг. Бишүүд унахаас амар айдаг. Яг түрэгүүл тэ. Маки нэг хөр харагдана гэж. За. Гэтэ одоо ингээд миний хамгийн том айдсан маань. Энэ удаа л би тийм амар инэт болохыг бодохгүй байна. За миний бүр дэлхийн хамгийн том айцуд миний ээж маань. Би ээжээсээ амар айдаг. Би ээжтэй амар хайртай. Гэтэ за одоо нэг айдаг талаасаа ярил л та. Юу гэхээр ээж маань имлэгт хөвтөхэд би үнэхээр амар том айдаг. Энэ бас нэг намаа жоохон байх явдлаас болсон л та. Одоо ингэ бодонгууд дандаа тэр яг дурсамжийг бодонгууд одоо хүртэл би уйлдаг. Одоо би энэ камер дээр уйлах үгүй мэдэхгүй байна. Гэтэ айлхаа уйлах үгүй бодно. Гэтэ юу гэхээр манай ээж маань бол амьдралын турш үнэхээр ажилласан хүн байсан. Амьдралын төлөө амар зүтгэж байсан. Тэгээ манайх ногооны талбай таахгүй юу? Тэгээ жоохон бахад тэр ногооны талбайг өвөөтэйгээ хамт нэг хөгжүүлэхийн тулд ингээл манай гэрийнхэн бүгдээрээ ингээд цуглаад бах юм өргөдөг. Тэгээд ягаад ч юм тухай. Тэгээ би маш залуухан жоохон байсан юм а би баг хэд ч юм дээ нэг 6 мургаан хүртэл настай байсан шүү баг. Тийм 6 мургаан настай байсан. Тэгээд одоо л сандаг. Ягаад тэрийг л одоо хүртэл би тэр дурсамжийн талаар зүүдэлдэг. Манай зөндөг ах нар байхад ягаад ч манай ээж мөн тэр үед маш хүнд юм өргөжсэн. Им шороо нэг юм дээр гэрдэх шороо болж байгааг мөргөл ярьдэн штэ. Тэгээд тухайн үед ингээл би ингэ зүг тахалж байгаа жоох юм чин. Тэгээд тухайн үед манай ээж маань ингэ шороогоо хөв байгаж өргөөд санаандгүй гар нь алдаад тэр том зөндөг килограмм штэ. Бараг 10 хэдэн килограмм тийм том юм шороо хүлэн дээр нь унаад манай ээжийг
хөлийг угалж байсан. Тэгээд тэр үед хамгийн гол нь пад гэл яхал тэр яс мас нь хуурж байгаа нь сонсогдол манай ээж наа гэж уйлаад яг тэр үед ингээд миний хувьд бүр амар том шок. Би одоо л баг ээжийнхэн цариг санаж байна. Тэгээд ингээл манай ээж бүр амар өвчнөд ягаал би ингээд бүр паникцсан ингээд нүүр цагаан болцсон. Тэгээл манай ах тэр маань ингээд такси дуудаад тухай тэр чинь баян шууд тахгүй юу. Тэгэл ирж өгдөггүй. Тэгээд тэр үед миний хамгийн сүүлийн дурсамж юу гэхээр манай ээж маань ингээд бүр уйлцсан. Ээж нь би царайг амар сайн сундаг. Бүгдээрээ ээжийг ингээд тэрвэрээд машин руу оруулаад тэгээд ээжийн ингээд амар өвдөж байгаа царай надад харагдаа. Тэгээд ингээд таксины хаалгыг хаагаад манай ээж явж исэн. Тэгээд тухайд нилээн ноцтой ээжийн хөлн хугарсан. Бүр том хагалгаа илгсэн. Тэг том юм төмөр хүртэл ингээд ясанд нь ингээд зоож мовж исэн. Тэгээд манай эгч маань намайг манай ээжийн дүү намайг ингээд асарч исэн. Тэгээд би чинь ялангуяа яг ээж охиноос байхгүй юу? Ингээд багаас минь манай ээж маань гэд намаа ингээд би гэл ээжийнхэн жоох би бүр том болтлоо хүртэл ингээд ээжийнхэн гидсэн дээрээ өнгөрөөл гэл ээжтэйгээ эргэлдэг тийм охин байсан байхгүй юу. Тэгээд миний хувьд анх удаа би ээжээсээ тийм амар ээжээгээ харахгүй тийм удаан хугацаанд ээжсэн. Манай ээж маань имлэгт манай эгч маань намайг дагуулад ээж имлэг рүү намайг дагуулж явсан. Тэгэл манай ээж маань ингээд дурдаас инээгээд тэгтээ ингээд цагаан уцтай хүлэн ингээд амар том төмөр ийдсэн ингээд үргэцэн. Тухайд бүр аимшиг. Миний хувьд бол бүр аимшигын тийм үзэгдэл болтой бүр ингээд тэгэл яг миний ээж маань ингээд орон дээр хөвтчих. Тухайд миний бүр амар тэгээд би ээжээ бүр амар сонсон. Тухайд жоохон бахта ингээд ээж хүүгээр анх удаа хэдэн сар юм хэдэн 7 хоног мэдгүй би хэдэн хоног ч болсон юм уу миний хувьд бол баг хэдэн жил болсон юм санагдчихсан. Тэгэл ашгүй ээжээ хараад ээжийнхэн үүрт ингээд орон дээр нь ээж ингээд орон дээр хөвтөж байгаа шүү дээ. Орон дээр нь ингээд ягаад ээжээ тэрвэрээд нам унтсан байсан. Тэгээ би тэр үеийн зүүдийг хүртэл сандаг. Би имлээс гарч явж байгаа тэгсэн чи гинт манай эгч маань алга болсон. Тэгээ би буцаад имлэг рүү одоо зүүдээ ярьж штэ. Буцаад би имлэг рүү гүйжсэн. Тэгээд ээжээгээ олох гэсэн чинь яасан бэ гэхээр манай ээж нь бас л нөгөө нэг миний өмнө харж ирсэн амар уйлцсан амар ингээд өвчнөд байгаа ингээд өвцсөн тэгээ баахан эмчнэр гүйлцсэн тийм юм син одоо тийм явдлыг би зүтэлсэн. Тэгээ би тэр ээжийнхэн орноос ингээд уйлцсан сэржсэн. Яг түрүүл яг ээж маань ингээд амар ингээд хүлнэ амар өвчтэй ингээд зовоод уйлжин гэдэг нь бол миний хувьд хамгийн амар айц. Тэгээ би одоо хүртэл яг тэр зүүдийг зүтэлж идэг. Тэгээ би саяхандаа бас баг сайхан ээжтэй хэлсэн байхгүй юу? Миний юу хамгийн том айц маань яг таны ингээд орон дээр хөвчихсэн яг тэр үеэс юм аа. Манай ээж нь хүртэл хөр хэмээн намаа тэр 20 авираа гэдэг ингээд тэржсэн гөр хэмээн. Тийм тэгээд ээжээ тэнийг одоо би үзэж ин гэдэг мэдчихэж байгаа. Яг манай ээж миний бүх бичлэгийг үздэг. Тийм шууд бичлэгэндээ хэлээ. Ээж та бити өвдөрөө. Тэгээд урт амьдрахыг бодоорой. Тэгээд миний үнэхээр энэ хорвоо дээр хамгийн том айдас, хамгийн төвшөртэй айдас маань таныг имлэгний орон дээр өвдсөн байхыг харах. Тэгээд надаа үнэхээр тэр бол миний хамгийн том айдас. Яг ямар үгээр хэлэхээ би ч мэдэхгүй байна. Миний бол хад дарсан зүүд маань тэр би одоо хүртэл таны тэр хүлээ хуулсан явдлыг зүтэлж идэг. Тэгээд уйлаад босч идэг, хүлэрцэн босч идэг. Тэгээд ээж минь та хизээж бидий дахиж өвдөөрэй, бие бодоорой. Тэгээд ээж маань та ирүүл яваарай. Bye guys. Качка. За одоо бичлэгийг янзлаа да.